Холыг харсан зорилго авгайхийг бүтээн. Алтан гадаа содонд тосон цэнгэл сумын засаг даргын мянган өдрийн бүтээн байгуулалт. Нэг 11 тэрбум төсөвтөр төөрнүүдийн удирдлагын ордон баригдаж ашиглалтанд орлоо. 5 км хатуурчлалтай болон явган хүний зам баригдаж дууслаа. Сумын төвийг цэвэр бохирус ариутгах татварын шугам сүлжээнд холбох ажил 90% гүйцэтгэлтэй өрнөж байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 320 хүүхдийн хичээлийн болон дадлагын байр. 640 хүүхдийн хичээлийн байр ашиглалтанд орлоо. Сумын бэлгэдлийн бүхий хөшөө, Монгол улсын аварга шагч, даш бэлжээлийн хийдийн 108 савраг, бурхан багш бүхий 9 цагаан савраг зэргийг нутгийн ахын дүүсийн дэмжлэгтэйгээр бүтээлгэж сүндрэлүүллээ. Зүүн хүүхдийн цэцэрлэг, төрийн цогц үйлчилгээг малчны хотод төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зэргийг Малажихын салбар дахь орон нутгийн ажил болгон хэвшүүллээ. Энэ мэдчилгийн сүүлийн мянган өдрийн хугацаанд 22.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий бүтээн байгуулалт хийгджээ. Энэ хэмжээгээр тосон цэнгэл сум нь Монгол улсын 330 сумаас хамгийн их хөрөнгө оруулалт орсон сумдын тоонд 109-оор багтаж байна. Тосон цэнгэл сумын бүх цаг үеийн хөдөлмөрчдийн хичээл зүтгэлийг үнэлж, Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар тосон цэнгэл сумыг алтан гадаа содонгоор шагналаа. Полис хөдөлмөрийн үршин алтан гадаа содонг полис хөдөлмөрөөр нялаацгай. Хийсэн бүхэн хүний төлөө